За ингээд нэг хичээлийн үргэлжлэх хугацаа бол 10-аас 15, 20, 25 гэх мэтлэн тухайн сэдв болон тухайн агуулгаас хамаараад харилцан адилгүй байгаа. За нэг мэдээж энэ маань ингээ бие даах одоо бие дааж суралцсан хүмүүсүүдэд бол төгс бүтээл. Тэгэхээр өөртөө боломжтой цагтаа өдөрт нэг хичээл үзэх зарчмаар явхад 7 хоногтой ажлын 5 өдөрт 5 видео хичээл, сард 20 видео хичээл, 3 сард А1 төвшөнд. За тэгээд А2-ын хичээл мөн адил 60 видео хичээл байгаа учраас саяны зарчмаар буюу өдөрт 1 5 одоо 7 хоногт 5 сарда 20 гэх мэтлэнгээр явах юм бол ахаад 3 сарын хугацаанд А2 төвшөнд. Ингээд та нар маань өөрсдөө үнэнш төлөвөө гаргаад тууштай дунд нь завсарлахгүйгээр энэ маягаар үзэхэд А1 А2-ын хичээлээ хагас жилийн дотор өөрийн болох боломжтой. Гэвч багш нь бол 1 жилийн хугацаатайгаар зарлаад 1 жил болсон.